Сайн байцгаана уу? Янж байж утман байна. За энэ удаа та бүхэндээ 2 дугаар Коринтын 12-ын Паулд өгсөн өргөсийн талаар уншиж өгье гэж бодсон юм. Альва ишлэгийг харахтаа бүхлээр нь харуулъя дээр байдаг л да. Би нэгээс уншиж өгье. Хэдий ашиггүй болов сайхан зайлшгүй. Гэвч би эзний үзэгдэл болон илчлэлүүдийн тухай хэлэх гэсэн юм. Би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр 14 жилийн өмнө 3 дахь тэнгэрт аваагдсан юм. Би дотроо юу эсвэл биеийнхээ гадна уу гэдгийг би мэдэхгүй. Харин Бурхан мэднэ. Би тийм хүнийг би дотроо юу эсвэл би сангт уу гэдгийг би мэдэхгүй. Харин Бурхан мэднэ. Тэвчэнд аваагдсныг болон үгээр хэлшгүй хүнийг илэрхийлж боломгүй үгсийг сонссныг нь мэднэ. Би тэр хүний төлөө сайрхах болно. Харин би өөрийнхөө төлөө бол мөхөс байдлаараа өөрөөр царахгүй. Тэр би энэ цархахыг хүсвэл мөхөд болохгүй. Учир нь би үнийг ярина. Гэвч хэн нэг нь намайг надаас хардаг буюу сонсдгоосоо илүүгээр хэтрүүлж үнэлэхгүй гэсэндээ би үүнээс түтгэлцдэг юм. Өнөөх агуу гайхамшигт дэлгэцлүүдээс болж тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийн хит төвлөхийг хэмээн махан бид минь өрөөсөө өгсөн юм. Энэ намайг өөрийнхөө хит төвлөхгүй тулд намайг нударлах сатаны элч ажээ. Тэгэхээр түүний махан бид өгсөн тэр өргөсийг хүмүүс Бурхан хит төвлөгж өнгөрөө бардан болсон учраас түүнд өргөс өгсөн гэж хүмүүс тайлбарладаг л да. Дараачихын ишлэгийг уншдаггүй, үргэлжлүүлж уншдаггүй. Энэ нь намайг өөрийнхөө хит төвлөхгүй тулд намайг нудраглах сатаны элчүүлээ гэж. Үнийг надаас л гаач гэж би энэ талаар эзнээс 3 таг хүсэмжлэн гуйсан юм. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхс байдал дотор миний хүч бүрэн төгс болно гэж альцсан. Ингээ ихэд баяртайгаар мөхс байдлаадаас дараа илүү сайхан. Инхэн Христийн хүч миний дотор оршихын тулд юм. Ийм Христийн төлөө мөхс байдалд оромжлол гачигдал хавчлах хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь хязгаарч мөхс байна тэрэгтэй хүчтэй байдаа гэж. Тэгэхээр энийг орчуулах юм бол махан бидээ ядуу зовлонтой байх үед эцэг хүчтэй байдаг гэж хүмүүс их ойлгож тайлбарладаг л да. Тэр нэгдүгээрт нь нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Яг 7 дугаар агшил дээр хэн цүнийг нудрагласан байна? Сатаны элч. Бухны элч гэж хэлээг байгааз сатаны элч нэгдүгээрт нь нудрагласан байна. Энд мөхс байдал дотроо сархин гэдэг хэсгээр гэрээ яг тайлбар тол унших юм бол энэ үгс чамд хангалттай гэсэн дараа энд юу гэж байгаа вэ гэхээр миний хүч чам дотор төгс болгодонд хизээвэ гэж хэлэхэд чиний сул буюу чи өөрийнхөө махан бие хүчин чадалд итгэхгүй харин Христийн хүчин чадалд бүрэн итгэх үед энэ төгс болно гэд тэгээд тэр сул байдал нь юу вэ гэхээр чамайг доромжилж байгаа, чамайг шахаж байгаа, чамайг хавчиж байгаа ийм нөхцөл байдал дотор чи Христийг хайх үед чиний хүний хүч сул буюу би өөрийнхөө хүчээр хийхгүй юм байна. Харин Бурхантай хамт хийнэ гэж хэлэх үед энэ I am strong гэж байгаа байхгүй. Би хүчтэй. Яг чи надад яг true able truly powerful гэж үгсүүхээр буцаагаад яг түүн дотор Бурхны хүчин дотор Бурхны хүчээр энийг бүгдийг хийх боломжтой гэдгийг ойлгох үед гэж хэлж байгаа. Тэгэхээр бидний сул дорой байдал гэдэг нь болохоор би өөрийнхөө хүчээр хийх гэж оролдох үед ундаг. Харин Бурхны хүчээр хийх үед сайн болдог гэсэн хүчийг олдог гэсэн. Тэгэхээр янз бүрийн доромжлол гачигдал хавчлага бол энэ дэлхий дээр угаасаа байдгаараа л байна. Би ч одоо ч хавчддаггүй, хавчддаг. Одоо ч гэсэн тодорхой хэмжээний гачигдал зовлон гарах уу? Гаралгүй яах вэ? Тэгтээ эзэн Бурханаас санийг ирдэг гэдэг би одоо ч тэмцэлцдэг. Тийм учраас зарим ишлэлийг хүмүүсийн тайлбарлалыг уншиж болохгүй яах вэ? Гэхдээ өөрөө тэр тухайн ишлэлээ уншаад зүгээр дандаа уншдгаасаа өөр ариун сүнсээ танаатай хамт уншаач гэж асуух хэрэгтэй. Тэгээ сатаны элч дэлсэн гэдэг үгийг цагаан дээр хаар бичсэн байгаа болохоор битгий андраараа Бурхны элч дэлсэн гэж дандаа ярьдаг. Тэгээд эзэн харин чөлөөлөгдөх аргыг зааж өгдөг. Заримдаа үнэхээр яаж залбираад зарим хүчин явахгүй тохиолдлууд байдаг л та. Тэр эзний нэгүсэл үнэхээр хангалттай шүү. Эзэн үнэхээр нэгүслээрээ бүртгэдэг байгаа. Үнэхээр тусалдаг шүү. Заримдаа бид хаалганд цоож болгонд өөр төлхүүд байдагтай адилхан итгэлийн олон төлхөрүүд байдаг. Тэрийг мэдэхгүйгээс болоод үнэхээр Бурхны мэрэгэн ухааны гунхаас аргагүй байдалд ордог. Жишээлбэл би маш хүн төлөв томон өвчин туссан. Тэгээд олон янзын муугаад залбираад идрэхгүй байсан чинь эзнээс мэрэгэн ухаан гунхууд эзэн
шалаа ба гэж хэлсэн. Үнэхээр орноосоо өндөж чадахгүй байх шүү дээ би гэж хэлсэн боловч би хүчил босоод 1 км авдаар л талбай угаасан. Их сайн биш л дээ. Бараг л босож чадахгүй хүчгүй байсан хүн. Тэгээд уг нь тэрийг хийхгүй гэж бодсон л та. Тэд нөхрөөсөө би өвчтөе намайг залбираач гэсэн чинь чи босоо шалаагуучвал идэгэндээ гэж хэлсэн. Би тэр үед энэ яг эзнээс ирсэн үг байна гэж бодоод хүчилж босоод тэмцсэн байгаа. Тэгэхээр эзэн минь үнэхээр бид нар сул дорой үед бид нар өөрийнхөө хүчил хийх гэж биш харин таны хүчээр хийх гэж оролдоход бид хамгийн хүчтэй болдог лээ. Эзэн минь үнэхээр миний мөнхөсдөл таны хүч агуу болдог. Бид үнэхээр бурханд бүрэн бууж үед бурхан улам хүчтэй болдог. Энэ талаар ярьж байгаа гэдгийг ойлгоорой. Эзэнд бүрэн бууж өгтөн. Эзэнд бүрэн хүч, үнэхээр түүний хүч таны бие дотор бүрэн орших болтугай. Үнэхээр эзний хүчээр та амьдарч, ажиллаж, үйлчлэх болтугай. Бүх алдар нь Иесус Христэд байна.